Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа дотоодын цэргийн байгууллагаас 3 дахь жилдээ хүүхэд таныг хамгаалъя нээлттэй өдрөлгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдрөлийн үеэр хүүхэд багчууд иргэдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, нохойтой албаагчийн үзүүлбэр, гардан тулаан автомашины үзэсгэлэн сонирхуулж, урлаг соёлын болон спортын тэмцээн уралдаануудыг тус тус зохион байгууллаа. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд жолоодох эрхийн лавлгаа үнэмлэх олгох хүчинтэй хугацааг сунгуулах, жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах, галт зэвсгийн хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг хэрхэн авах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлсэн юм а. Цагдаа дотоодын цэргийн байгууллагаас одоо энэ жилдээ ингээ 3 дахь жилдээ бид нар хүүхд таныг хамгаалъя гэдэг арга хэмжээ зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээний гол зорилго бол бид нар байгууллагынхаа үйл ажиллагааг иргэдэд тэгээ хүүхэд багчуудад сурчлан таниулах зорилготой байгаа. За энэ жилийн арга хэмжээний онцлог гэх юм бол энд зөвхөн цагдаагийн байгууллагаас гадна хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ирсэн байгаа. Жишээлх юм бол харилцаа холбооны зохицуулах газраас бид нар e-Mongolia гэдэг аппликейшны e-kids цонхыг ажилуулдаг хамт олныг урьж ирүүлсэн. За тэд нар болохоор зэрэг хүүхд яаж мэдээлэл оруулах вэ гэдэг талаар маш дэлгэрэнгүй тайлбар өгж байгаа. За тэгээ мөн Дэлхийн зүүн Монгол гэдэг олон улсын байгууллагаас одоо хүүхдийн хамгааллын чиглэлээр Монгол улсад ямар үйл ажиллагаа явуулдаг тэрийгээ сурталчлан таниулаад бас иргэдэд мэдээлэл хүргээд бас манай талбайд ирсэн ажиллаж байгаа. Хүүхэд таныг хамгааллын арга хэмжээ сүүлийн 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. За цагдаа дотоодын цэргийн байгууллагын иргэдэд авах нийтлэг шаардлагыг энэ удаагийн арга хэмжээнд бид иргэдэд сурталчилж байна. Нийтлэг шаардлага, нийтлэг 7-8 шаардлага байдаг. Тэрийг иргэдэд сурталчлаад таниулаад одоо цагдаа дотоодын цэргийн байгууллагад ажлыг өрж байна бид нар.